байгаль орчны талаар дээр үеэс уламжилж ирсэн одоо өвөг дээдсийн маань уламжилж ирсэн бичигдээг хууль байд юм аа. Гол мөрөнд бохир оруулахгүй. Булаг шандаа хамгаалж ингэж биднийг хөөхд байх сургадаг байсан. Гол усыг хамгаалснаар бол энэ бохирдохгүй сэвэр байгаа нөхцөлд бол усны хомсдолд ордоггүй байлаа. Одоо үед бол энэ байгаль хамгаалах тал дээр бол яг энэ хүнсний зориулттай хуунсар сав, гялгар уут их гарснаас болоод одоо хогны бохирдол бол их болсон, хог их гардаг болсон. Гол усандаа оруулах модны хаяа, энэ модны ёроолоор хаях ийм асуудлууд бол гардаг болсон нь бол энэ байгальд сөргөөр нөлөөлж гэнэ үл гэж би боддог юм аа. Иргэд залуучуудад анхааруулж хэлэхэд бол явсан газартаа ажиллаж байсан ч амарч явсан ч байсан газрынхаа хогийг бол тогтмол авч сэвэрлэж байгаль орчноо тогтмол сэмсгэр байлгахыг л уриалж байна да гэх шин.